нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомодныга хайрдасан миний манай нэг бас нэг хамтлагчтай эвчин остээс юм. За ингэж хүн блэ? Сарвал тамир. Айл аймгийн гаралтай бай та. Тэг хөө. Төмөтөм. Эзэнээс одоо ингэж энэ амьдралаар амьдарч байна. Одоо 12 жил болж байна. Оо за. Яа одоо. Одоо энэгээр л байдаг уу? Сонсоо. Өөр хөвтэй. Амьдрал иймэрхүү л байдаг шүү дээ. Бүрхэгэл бидний хувьд бүрхэгэл байна. Одоо ажил төрөл хийх гэж оролдож үзв. Яг үцүүт. Ахгүй юм шүү. Ахгүй байна. Наатун чинүүд Бичиг баримтайгаа юу? баг. Уг нь энэ та ямар мэржэлтэй? Цаг нь яг гуталчин тэгээ гутал хийдэг тэгээд уул нь миний үндсэн мэрэгэл бол салхивч нэгэнд өмөргээд. За. Мэрэгэл зөндөө мэрэгэл байгаа л. Та тэгээд тэг мэрэгжлийнхаа дагуу ажиллаа хийгээд явчих болохгүй юу? Очоод авахгүй байна уу? Гэхдээ зарим улсууд одоо ингэж гэдгийг одоо ингэж та нар шиг ингэж явж байгаа улсуудыг ажилд авчихар зэрэг ажил алаад уугаад явчихдаг гэдэг. Бид нарчуудыг тэгж авдгүй юм бэл. Итгэдэг байхгүй. Хамгийн гол нь гэж юу? Бид нэр итгэдэг байхгүй. Хондогсон байгаа. Тийшээ явдаг юм уу гэл. Аа юу? Яг хэлтүү. Тий, Германы нүүн хэлб. Тий. Тэр газар ч одоо тэгээд та нарыг усанд оруулаад тий. Оройд нь ч усанд оруулаад тэгээд яат. Сухаа Ингээ монгочдөг байхгүй. энэ өгснөөр өнөөдөр би энэ моого нэг халуураад энэ дөргөн дууд дөргөнч таахгүй цагдаанч таахгүй авч өгөхгүй юм. би энэ тийм актер муу юм уу? Одоо хөлрөл байж хөлөвчн бохоо. Одоо дуудчих. Тэгвэл дуудсан надад уцаа. Аа. Уцаа дуудсан чинь гүйж ирэхгүй тэгээд гүйж ичээд нэг тариа хичээл болсон. Тийм үү. Ямар ч юмтэй одоо тийм хэрвээ үнэхээр тийм актер муу бол дуудахгүй болохгүй шүү дээ. Сайн нэг чивэрэг юм турших сухахан би муу байна гэж ярьдсэн шүү дээ. А тэр үгэн тийм. Абичт бас ингэдэг бас л мотох байлгүй дээ. Энэ амьдрал яваад. Тэгэн шүү дээ. Тий. Тэгээд ер нь тэгээд энэ чигтэй энэ амьдрал байгаа орчин ийм байдалд байгаа хүн яаж үүтэй байх вэ тий. Тэгээд бас нэг өөдрөл нэг шатагчмаар санагдал байна. Энэ дээрээс энэний дээдл дээр нэг гарцвал болцголол гэж бодоод байна шүү дээ. Нэг шат дахиад хавал болохгүй нь. Гүй адгалаад нэг манаач гэсэн одоод хийж мэл. Хүнд ажил дэлэхгүй ч одоо тийм. Таах ар гэрийнхэн байхгүй юу? Байх нь байгаа л да. Нэг дүү байгаа. Тэгээд дүүгийнхаараа очиод Гүй ажиллахгүй. очоод ийм муха өнөр танартай. Өнөр танар бидний өнөр танар гэдэг чинь аюултай шүү дээ. Тэр болгон авч хэлцэхгүй босоод.
тэгээд нэг яг ажил хийж болно л доо. Тэгээд ажиллаж байгаа юу амьдралын хажуугаар нэг ажилчин бидрийг авдаг байхгүй. Ийм хувийн танахта та нарыг бол ажилд авахгүй гэдэг. Яа ажил хийгээд явах чадвар байгаа. Нэг хужаанар дийлэх нь нэг хужаанар байдаг болохоор тэгээд бас барилгач юм уу туслах ажил хийгээд ингээ явж болно л доо. Тэгэхээр мөн ажлууд нь авахгүй. Одоо жишээлбэл одоо гой сүмүүд байна шүү дээ. Тэгээ очиж байрлуулдаг, нийгэмшүүлдэг, иргэдийг нийгэмшүүлдэг тийм сүмүүд байгаа. Тийм болохоор бид нар тэнцээ байх хүсэлтэй байдаг. Тэгээд хамгийн гол нь юу яахгүй. Тамхи татвалдгүй. Тэгээд юу яахгүй. Гараал зүгээр нэг бидний бас байлгадаг тийм сүм байгаа. За амьдрал ануу хаяг хануу. Ингээд энэ байрны эдлийн одоо энэ 48 дугаар байрны энэ Дариншаан дотор бид байдаг гэдэгтэй зэрэг Дариншааны улсууд юм хулгай хийчин хамаг юм цэвэрчин одоо энэ эднэрийг оруулахгүй гэдэг ч юм уу юу гэдэг чинь. Уул нь бол сэтгэлээрээ очиж байгаа юм ийчих санаатай бас амьдрчих гээд үзэх гээд байгаа байхгүй. Тэгээд тийм талаараа ингээд нийгмээс одоо зэндүү ерөнхийдөө бол гологцсон нөгөө гологцсон хүн гэдэгсээ гологцсон улсууд л болоод байгаа байхгүй. Надад бол одоо тамхи татахгүй арх уухгүйгээр сайхан усанд ороод үнэрт танараа арилгаад тэгээд яваад чичээд ажил хийж болохгүй. Тэгж санагдах юм байна. Гэхдээ тэгэл нөгөө хаяг бичвэрэмт энэ төр гэдэг юм дээр чагцдаг байхгүй. Бичвэрэмт байхгүй, хаяг байхгүй. Хаана амьдэрдгийг ч гэхээр тэр Дариншаанд хичээлчихсэн. Заримдаа ч хилчдэг юм уу. Тэгээд яг та зөвхөн Дариншааны хүмүүс ийм хамаг юм хулгайг дуусна. Одоо нэг барилгат яваарахтай зэрэг чинь хамаг төмөрийн зөөгөө дуусчин ч гэдэг юм уу. Хамаг тоосгон зөөгөө дуусчин ч гэдэг юм уу. Одоо тийм байдлаар тэгээд авдаг байхгүй. Тэгээд одоо яг та олдж байгаа нөгөө чивтэр ажил энэгээр л амьдэрч штэ. За бидний дуудлагаар 103-ийн маань хүрэлцэн ирж өвчтөн маань үзэж байгаа байдлыг харагдаж байна тий. Хүүхд үздэг болохоор хамаагүй үлдээ ятж байгаа ч юм. Өөрөө гарч ирж тавьдаг юм байна. Болж игэл энэ бүр ингээд хөлрөөд ингээд уур савсаад ингээд хөлрөөд байгаа байхгүй. Тэгээ энэ одоо яг юу нөвдөд байгаа юм сайн мэдв. Ийм Дариншаанд гарчлаа. Уур савсаад идэх нь ингээд таг байгаа юм. За наанаа суучих та. За яасан бэ? Хатураа та. Нана байж яач. Зөвөрөө хэлээрэй та. Өө зүгээр энэ гэрэл рүү ар. Зөвөрөө хэл та. Энэ хоёр талаар хатчихдаг. Хөл өвдөд байгаа маа. Тэгээд дандаа хийдэн ус суугаад. Дандаа хийч ус суугаад. Хүүтөөс гожоод явсан. Өвдөж тэр орооч тэр үү. Гэр орон байдгүй. Одоо эдний өөрсдийн яриагаар бол болж өгөл тэр энэрл гэж нэг юм гэдэг юм уу? Тий. Тэнд нэг хэд хоног ихтүүлж хийсэн. Одоо хэд хоног ингэж өвдөж байгаа юм бэ гэж. Өөртөө юу? Тий. Энэрл гэдэг ийм хүмүүсийг авдаг юмлэг байгаа л та. Тэгээд тэр газар боломжтой. Үгүй үзэл болно шүү дээ. Үнэхээр тэ эмдэх төвтөх шаардлагатай юм уу тий. Үнэхээр эмдэх төвтөх шаардлагатай юмаа гэдэг тийм байх юм бол авчилдаг нь. Эмдэх төвтөх шаардлагагүй гэх юм утгатай дэрг очиод тэгээ эмдэх чи авахгүй шүү дээ тэр чинь. Миний мэдхийн 6 жил гадаа хонж байгаа. Надад гадаа хондог байхгүй. За ийм зэмүүд авч уу чадах уу? Оон үстэй. Үгүй юу? Оохоо доохол байхaltaа тэгтээ авч чадахгүй шүү дээ. Нөө нэг юу гэдэг шүү дээ. Энэ доор моор нэг хувийн хандив эмдэг байдаг шүү дээ. Тэрэнгээс болохгүй юу? Очиж чадахгүй. Хөл гарны өвдөө явж чадахгүй. Ойрхон явцдаг байл гэдэг. Явдаг уу? Энэ доотлын цахилгааны л тавьчих таа.
За үгүй энийг тайлахгүй. Та гараа доош буулгач. За үзэгч та бүхэн миний одоо энэ амьдралд ороод амьдарч байгаа 2 дахь өдрийн амьдралыг одоо харж байна, үйл явдлыг харж байна. Тэр нөгөө л одоо хогоо ухаал явж байгаа. Одоо эдний амьдралын гол одоо амьдралаа залгуулдаг, мөнгө олдог зүйл нь бол мэдээж одоо энэ хог ухах. Тэгээд Монголынхын маань ярьж байгаагаар бол ингэж байна. Энэ шил азаа цуглуулж түүнгүүтээ тэр мөнгөөрөө ерөөсөө л арх авдаг. Одоо юу гэдгийг хогон дээр харагдж байгаа нэг мах одоо хүмүүсийн хайсан мах ч байдаг юм уу, яс мас ч байдаг юм уу. Тиймэрхүү юмыг цуглуулад хайсан далхмалах. Тиймэрхүү юмыг цуглуулад ихтэй нөгөө таршаандаа аваачаад тэргүүрээ хоол болгоод идчихдэг. Зөвхөн одоо тэр шил аз цуглуулсан мөнгө бол ерөөсөө л архинд явдаг. Их байгаа юм л да. Тэгээд бид хоёр шил азаа цуглуулчаад одоо тушаах гээд явж байгаа байл харагдаж байна. Монголынх маань надтай ингэж явж явахдаа бол ерөөсөө арх уугаагүй. Шил азаа цуглуулаа тэгээд зараад олсон мөнгөөрөө бол ойлоо та бүхэн харсан элгэний нухшиж байдаг юм уу, далахч байдаг юм уу авч идээд ингээд явж байгааг бас харж байгаа хаа. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нүрүү битгий түлх. Архинд орсон нэгийг шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд. Гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бусудаа тохиол. Чамд дурлсан сайхан хөвгүнийг чанга хатуугээр битгий гомдоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолд. Бүсгүйн довлон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж явуулах. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Дэлхийдүрийн бүхтэй хамт заяасан ангерорга шимүүлэн өсгө буян тайдурсан
Атар хэрийн аглам цэцгийн үнээр шингэсэ Алляхурхун үрийнхээ дуун сэтгэл баяссан Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи Зон олныхоо хайрдатсан миний ээжи Хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ Хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэрсэлдэж Хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ Хэрвээ сайхан амьдарч байвал гараа ин Хэрвээ сайхан амьдарч байвал гараа ин Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэрсэлдэж Хэрвээ сайхан амьдарч байвал гараа ин Хэрвээ сайхан амьдарч байвал өвдгөө цох Хэрвээ сайхан амьдарч байвал өвдгөө цох Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ нэрсэлдэж Хэрвээ сайхан амьдарч байвал өвдгөө цох Хэрвээ сайхан амьдарч байвал доороо дивс Хэрвээ сайхан амьдарч байвал доороо дивс Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ Хэрвээ сайхан амьдарч байвал доороо дивс Хэрвээ сайхан амьдарч байвал бүгдийг хий Таарч гэдэг нь гэж үзсэн үстэй. Хоёрын хугацаанд. Өнөөдөр та бүгдийн буйнд ахныхаа төрш өдрийн бялуунаас амсах гээд дээжийг авчаад ингэж сууж байна. Аваахан нэгдүгээр хоёулаа ингээд хамтдаа амьдрахаар чашаа хугацаанд хамт байхаар тийм бодлоо. Хоёрдугаарт энэ сайхан ах хэвчнэрийн буйнд төрш өдрөөд имлүүлээд сууж байна. Тэгээд миний охин баярлаа гэдэг нь хэлээрээ миний охин заа юу. Яадаг аавна шүү дээ. Одоо бол охинтойгоо ингээм хамт амьдрах чинь одоо илүү хүтэн байх нь шүү дээ хоёр минь. Тэгээд Монгол ах минь нөгөө л зам руу ахиж орж болохгүй юм шүү дээ. Одоо тэр зам гэдгээс ч одоо нэгдүгээр шантарчлаа. Хоёрдугаарт та бүгдийн итгэл найдвар, энэ хамт олонны итгэл найдвар тэгээд одоо энэ нийгмийн амьдралын интерес ч надад бол одоо охинтойгоо нэг хойлохноос сайхан нэг илүү хүтэн сайхан амьдраад явах тийм зорилготой болчихлоо. Тийм итгэлийг өгж, тийм зорилгот оруулсан та бүгд тэр тусмаа танай телевизийн хамт олон дээрээс нь миний одоо өчигдөр урсан ажлын хамт олон амьдрах гоё юм байна уу? Охинтойгоо хойлоо суугаад цагсан ч ярьсан ч охинтойгоо хойлоо байж хаад сэтгэл бүтэн гоё байна. Тийм миний ядрах зүдрэх тэр үл юм биш. Одоо охинтойгоо сасгүй амьдралаар амьдрнаа. Тийм л зорилготой явж байна. Тэгээд би танаас аз жаргалын тухай асууж ирсэн те. Таны хувьд зовлон гэж юу юм бол? Асууя гэж бодоод явсан. Зовлон гэдэг чинь бол миний туусан амьдрал зовлон. Эхээсээ, эцгээсээ хагацх. Тэгээд сүултээ гунж ухтраад, архинд ороод, тариншаанд ороод ингээ явах миний зовлон хань ижлээсээ салаад баяр баясгалан жаргалан гэдэг чинь үртэй болцсон
үртэйг ингээд сууж байгаа миний баяр өсөл. Тэрнээс өөр одоо юу ярих вэ? За та тэгвэл зовлон гэдгийг мэдэрсэн юм байна. Одоо жаргалаа битгий алдаарай. Би танд тэрийг л цах гэж сая бид ингэж асуулаа л та. Одоо та жаргалтайгаа учирсан байна тий? Одоо жаргалтаараа орж ирж байна. Өшөө дэше цаашаага бас дахиад явах юм байхгүй. Гэхдээ тэр газар доорх нүхнээс би газрын дээр гарчлаа. Гараад тэгээ одоо эндээсээ бүр дахиад гарах тийм ирмэлцэлтэй итгэл найдвартай тэгж хөдлөхөд надад миний өөрийн энэ толгой олгой үлүү гэдэг шиг ухаантай юм л тэгээ толгойгоор л явна. Тийм байдалтай л ямар ч байсан зорьсондоо хөрнө. Анх та нартай нийлээд энэ нэвтрүүлэгт ороо явж хахад бүтэн болно гэж анх бидний зорилго байсан. Тийм ээ? Болно бүтэн гэж анх ярьж ирсэн. Яг тэр үнсгээ одоо ингээд нэг шат агчлаа. Дахиад өшөө нэг шат ахаад юм гээд мэдгүй айгууд бол бас нэг дарга цэрэг хийгэж явах юм л тийм мөрөөдөл ханахгүй штэ. Хүнд чинь зориг гэж байдаг штэ. Тийм. Амар их урам зориг орсон. Надаа намайг хин тоох үлээ. Одоо ингээ хогтуугээд таршаанд амьдраа явж байгаа нэг хин тоох уу? Улгаас илгээд хардна. Муугаар л дандаа ярьдаг. Гэтэл та бүгд тоогоод намайг ингээ зориод ирээд ингээ нэвтрүүлгээд таршаанд хамт хоноод өнжөөд хогтуугээд ингээ явсанд би амар баярлсан. Тэгээд хүнд бас нөгөө санаж явахд бүтэн сажилж явахд хүрдийн гэдэг шиг сайн санааны үзүүр тосоох гэдэг шиг бас болдгийм байна уу? Ямар ч гэсэн тайтай нийснээс хойш нэг шат агчлаа. Тийм. Ахантайгаа хоёулаа сайхан байна. Охиныг сайхан тэрч. Аав нэг сайхан тэрч. Аав хоёрын хамт байх энэ үуч ямар гоё юм бэ? Аз жаргалтай, сайхан байна. Надад ч гэсэн сайхан харагдаж байна. Анти тэгээд хотод инеге хоёр гурав алхлаа хөр баяр болох юм хөлдөрчтэй миний хөө. Хүслийн дагуу бид энд ирсэн. Тэгээ Монголынх нь одоо ийш ороод төрөл арьжаа шал өөр хүн болоод гараад ирлээ. Тэгээ сэтгэл хэр байна? Маш гоё байна. Эзэн нь үртэл сонгож өгөөд их сандртай хөлтөг бас тойлдижлаад ирлээ. Ийм олон бас Монголын минь сайхан үзэгчид одоо Монголын ард түмэн ингэж энэ хүнийг дэмжиж тусалж байгаа. Та бүхэндээ дахин баярлан талархсан илэрхийлье. Тэгээ бас энэ дэлгүүрийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ манай охин бас ийм хувцас өмссөн байгаа. Хувцас солиод тийм ээ. Одоо тэгээд ямар ч хэлсэн одоо энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй л одоо явандаа цаашаа Монголынхаа. Явна. Одоо явна. Нэг хоёулаа нэг салам молооноор ороод нэг үсгэзгээ нэг янзлуулчихвал тийм ээ. Сахлаа усуулчихвал тэгээд. Янзлуулчих гэл. За эндээс хөдлөе. Амтсан даа бүгд ажлыг нурааж итгэл найдварч нь алдахгүйгээр ингээ ийм болоод төсөн та нартаас би талархаж байна. Ард түмнээс талархаж байна. Тэгээд хүүхдээ нэг жирээд хүн болгоод тэгээд явчих сонирхолтой байна. Тэгэхээр би бас одоо яг энэ завшааныг ашиглаад гэдэг юм уу те телевиз үзэж байгаа Монголынхоо нийт ард түмэн үзэгчдтэй бас их тийм талархал илэрхийлмээр санагдаж байна л да. Бид нар бол энэ хүний мөр гэдэг төслийг санаачлаад энэ нэвтрүүлгийг хийгээд энэ Монголоо гэдэг энэ хүнийг нэвтрүүлэгтээ оруулаад ингээд явж байхад бол энэ нэвтрүүлгээр бид нар хин нэгнээс ямар нэг зүйл гуйгаагүй тийм. Энэ одоо туслаач, ханд өгөөч, энд хэцүү байна гэдэг. Ингээ Монголынх маань ч гэсэн тэн дээр харагдаж байгаа. Зүгээр гудамжинд ингээд би бол болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг гудамжинд суугаад
малгай тосоол, мөнгө тосоол, гуйгаал яваагүй. Энэ бол амьдралын төлөө зүтгээд явж байсан. Өөрийнхөө хэмжээ тодорхой хэмжээний. Ингээд энэ нэвтрүүлгийн маань зорилгоч бас тэр хүмүүсээс гуйлга гуугаад ингээд нэг буйны нэвтрүүлэг хийчихье гэдэг агуулга биш. Өнөөдөр бас Монголын ард түмний маань нэгэн хэсэг юу хийж явж байна? Яг хаана байдаг юм байна гэдгийг ард түмэнд боддоор нь харуулъя гэж. Ингээд харуулсны үр дүнд ч тэр за ингээ манай Монголын сайхан сэтгэлд ууж ухаан ард түмэн маань үзэгчид маань бол маш олноор хандаж энэ хүнд маань ингээ тусалж дэмжиж байгаа явдалд бол бид маш их талархаж баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэгээ энэ хүнийг ажилд оруулъя гэж байна. Туслая, дэмжиж, яах вэ, яамаар байна гэд уцаа маш олон санал хүсэлтүүд ирж байна. Энд бол бид бол их талархах хэрэгтэй болов тийм ээ дэм дэмэглээ дээс ирчэнтэй гэдэг. Тэгэхээр энэ олон хүмүүсийн тав өхний мөн одоо сэтгэл, тав өхний мөн одоо энэ зүтгэлийг бол бид бол бас хамтраад хариулаад одоо амжилтанд хүрнэ гэдэгтээ бол би бас итгэлтэй байгаа. Монголынх маань бас нэвтрүүлгийн төгсгөлд бол тэр ажлуудаасаа сонгоод хаана амьдрах уу гэдгийг шийдээд магадгүй хөдөө очиод мал маллах уу, Улаанбаатарт ажил төрөл хийх үү гэдгээ бол өөрөө бол шийдэх байх гэж бодож байна. Тэгээд бас энэ ард түмэндээ үзэгчдтэй бол хамгийн гол нь талархаж байгаагаа илэрхийлье. Телевиз гэдэг зүйл бол телевизийн нэвтрүүлэг гэдэг бол яаж үр дүнд хүрд юм бэхээр түүнийг үзэгчид хүлээж авч байж, үзэж байж ингээд үзснийхээ эцэст ямар хариу үйлдэл гаргаж байна гэдгээр бол энэ үр дүн бол харагдж байна л да. Хүний мөр гэдэг нь бодит цуврал нэвтрүүлэг нь бол хамгийн анхны дугаар бол ингээд амжилттай хийгдэж байна гэж бид үзэж байгаа. Энэ бол үзэгч та бүхний маань одоо тус юм шүү. Та бүхэн минь үзэж, та бүхэн минь одоо халуунгаараа гараа сунгаж тийм ээ. Бидэнд итгэл өгч байгаад бол бас бид баяртай байгаа. Монголынхоо өмнөөс ингээд нийт уран бүтээлчдийн өмнөөс бол бид баяртай байгаа гэдгийг бол энэ нашраас хэлмээр санагдаж байна. Би их тийм хүн. Энэ дэр манай нэг жижигхэн хамбарт байсан. Тэгээд нэг өдөр нэг машинтай ирэхтэй эмэгтэй хоёр мөн газар олгосон олготой газар байна. Тэгээ нөгөө сохтуу халамцуу олгоцоод манай нуртал дуусах гэдэг. Тэгээд би энэ газрын яад гэдэг 3,000 төгрөгөөр тэгшилж юм буур засч өгöd. За. Тэгээ эднийхийг буулгацхгүй. Энэ шар шуурмаар ч би хийсэн. За. Тэгээд эднийхийг буулгацчих. Энэ ногсгот надаас илүү 1000 дахин илүү хүн байсан мэл. Тэгсэн чаваад ингэж энэ газрыг авч авцараад ингээд баахан шаварчаад. Энэ авч хийчихсэн. Эндхийн засаг дарга. Эндхийн засаг дарга. Тэр нэг жоо юмд. Ер нь тэгээд хүн байгаа газарт их нөгөө сэргэлэн овсготол байна л да. Тэ. Тэгээ та бас энэ шиг одоо ингэж хөдөлсөн бол одоо тухайн үед бол одоо бас л ингэж засаг дарга хийгээ байж байгаа шүү дээ. Энд ч газар зарна гэдэг. Харлээ явж байгаасан. Тэгээд бодож байгаа тань бас их алдсан юмуд их байна да тий. Их алдсан. Зөндөө алдсан. Тэг ах вэ? Тэр алдаа болгоныг одоо ямар эргээд тэднийг нөхөх юм биш үү? Тийм биз дээ. Эргээ сэргээх юм биш үү? Тэгэхээр зэрэг одоо тэр бол тэгээ тэндээ үлдэг. Өнгөрсөн юм сайхан өнгөрсөндөө үлдэг тийм ээ. Одоо ингээд танд одоо энэ олон жилийн туршлага байна. Тийм ээ. Ингүүл тэгээ шүү, ингүүл ингээ шүү гэдэг юм байна. Тэгэхээр зэрэг та одоо бол бодож байгаад аль болох алдахгүй хичээгээд тийм ээ амьдрах ирээдүйд бол одоо шал өөр амьдрах хэрэгтэй байна л да тийм ээ. Тэгээд нөгөө 91 алдтын 91 нурдын гэдэг шиг одоо алдгаараа бол алдсанараа одоо их алдлаа одоо их л олон нурлаа да. Их л олон нурлаа. Арай тарагдаагүй юм шиг байна. Тэгээд одоо тэгээд ямар ч байсан өнгөсөн амьдрал эргэж дуусахгүй. Эргэж гисгээд мөрөө эргэж ингэж гараад явдаг л одоо болохоос өөр харахгүй. Хамгийн гол нь хүүхд ирээдүй миний өөрөө урт наслах. Тэгээд хөгжилтэйгөө зэрэгцэж явъя тэ нардны яваад явах. Ингэж байгаа штэ. Өнгөрсөн бол одоо машины толинд ингээд нэг хойд гардаг штэ. Тий. Яг тэрэн шиг гэж байгаа байхгүй. Тэгээд хаяа нэг ингээд харж тийм ээ. Хаяа нэг харах сайхан. Байн хараад байвал бол тэгээд өмнөхөө харахаа бай чинь. Тийм ээ. Ирээдүг харахаа бай чинь. Тэгэхээр зэрэг хаяа нэг тэгжиж үлээ гэж дурсаад. Тийм.
Тэгээд гэхдээ алдаж онсон зүйлүүдээ бас эргэн дурсч бодож явахгүй болохгүй шүү. Болохгүй. Тий. Бас би тэгжсэн сохор марчс болохгүй. Тий. Би ч тэгэж хөвж ирсэн шүү. Ингэж ирсэн шүү. Тэр чинь байнгын сэтгэл дотор дүүлжтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгжөөж юм уу зохицуулъя гэхгүй л би одоо ингэ нэг сайн болчихлоо. Одоо ингэ болцсоо. Энэ амьдрал бол хэрэггүй одоо айсан. Мартаж болохгүй. Заавал тэр амьдрал руу орохдоо биш. Тэрийг санаж яваад би ингэж зовдөг шүү. Ингээ алдахаар би яаж зовдөг вэ? Тэгээс үл nachtaгаар яаж лээдүүлэвэл баян сэтгэлтэй тээж явах л хэвээр л да.